HiCargo application та бүхэн гарсныг мэдж байгаа бах. HiCargo application-ы талаар танилцуулаад хэрхэн ашиглах вэ гэдэг богино зааврыг энэ бичлэгэн дээр тайлбарлах болно. За тэгэхээр HiCargo application маань үндсэн 4 тестийн доор харагдаж байгаа. За эхлэл тест дээр болохоор эндээс та хаяг холбох, тээврийн зардал тооцох, HiCargo дээр ямар салбарууд байгаа вэ, хэрхэн ашиглах вэ, үйлчилгээний нөхцлүүд нь юу вэ гэсэн мэдээллүүдийг авах боломжтой. Тэгэхээр одоо шинэ хэрэглэгч байсан ч гэсэн аппликейшны энэ хүүхний хуудаснаас өөрт хэрэгтэй мэдээлэл бүгдийг нь авч чадчихна гэсэн үг. За жишээ нь хаяг холбох төр дарангууд нь манай HiCargo-гийн бүгд найрамд хайтад ард тусдах 5 салбарын одоо хаягны мэдээлэл харагдана. За жишээ нь 90 гэдэг дээр ороод харангууд за энэ дээр тухайн хаягны мэдээллүүд бол бүгдээрээ копи тогт бэлэн ийм хэлбэртэйгээр одоо харагдаж байгаа. За мөн ихний энэ хэсэг дээр 1 кг-д хэдэн төгрөгөөр карго тооцогдох вэ? 1 м кубод мөнгө хэдэн гоноор карго тооцогдох вэ? Гэх зэрэг одоо мэдээллийг эндээс авч болчихж байна. Мөн бусад мужуудын агуулгын хаяг болон үнийн мэдээллийг ингээд авах боломжтой. За саяны хаяг холбох гэдэг зүйл бүхэн доотлын хаяг холбох гэсэн эндсэн дээр бол харагдаж байгаа. За тээврийн зардал тооцоолбор дээр болохоор за ерөнхий та авж байгаа барааныхаа хэмжээ килограммыг мэдээд за тухайн хэмжээгээ жингээ энэ дээр одоо ингэж тооцоолол дээр оруулаад хэмжээгээ оруулаад урьдчилан таамаглах боломжтой гэсэн хэмжээнээс шалтгаалаад таны карго тээврийн зардал хэдэн төгрөг болох вэ гэдгийг ингээд урьдчилан мэдэх боломжтой. За мөн бид нэр ороор болон жингээр хэрхэн бодож барааных нь гаргадаг вэ зэрэг бүх дэлгэрэнгүй мэдээлэл нь тооцоолбор хэсэг дээр бол байгаа. За энэ дээдлийн хэсгээс харангууд мөн 90-ээс бусад агуулгууд дээр бас яаж тооцдог вэ гэдэг мэдээллүүдийг бол харах боломжтой байна. За дараагийн HiCargo салбар гэсэн хэсэг дээр за одоогийн байдлаар болохоор Улаанбаатарт 11 салбар байгаа. За тухайн бүх салбарын маань байршил, албан аяг, за тухайн салбаруудын маань цагийн хуваар мэдээллүүд нь бол энэ дээр харагдаж байна. За та мөн Google Map руу ороод Google Map-аас тухайн салбараа хайхад бүр наривчилсан одоо байршлыг нь авах боломжтой. За мөн манай HiCargo YouTube болон Facebook хуудсан дээр бүх салбаруудын маань дрон бичлэгээс бас салбараа ингээд салбарынхаа мэдээллийг нэг-нэгэнгүү авах боломжтой байгаа. За ашиглах заавар гэдэг дээр нь даръя. Тэнгүүд бид нэр за Tabo application дээр тракт дугаараа бүртгүүлэх гэж үе бараагаа яаж хайх юм, хятад хаягаа яаж холбох юм, Табогоо Монгол хаягтайгаа хэрхэн холбохын зэрэг бүх заавар мэдээллүүдийг нь бол тухайн хэсгээс бол авах боломжтой. За манай HiCargo маань Tabo application дотор одоо аль бие усны Монгол дахь тээврийг хариуцж байгаа. Ингээд Монгол хаягаа бас хэрхэн оруулах вэ гэсэн энэ зааврыг бол эндээс одоо ингээд харж авч болж байна. За HiCargo application-тэйгээ холбоотой мөн заавруудыг харахаар бол энэ хэсгээс гарч үзчихнэ. За мөн Windows-ийн хаягийг холбох заавартай танилцах бол энэ заавар хэсгээс нь мэдээлэл авчих боломжтой. За карго гэсэн эндс болон хэрэглэгч зэс дээр болохоор заавал та нэвтэрч одоо тухайн зэсийг ажиллуулах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр өмнө HiCargo application дээр тухайн бүртгэлээрээ орох боломжтой. Хэрвээ бүртгэлгүй болвол шинээр бүртгэлээ үсгээд нэвтрэх боломжтой. За ингээд нэвтэрсний дараа карго хэсэг дээр болохоор таны бүртгэсэн бараанууд за тухайн бараа замдаа явж ийн үесэн үү хөлтөнд гарсан уу зэрэг энэ төлөвүүдийг бол эндээс харах боломжтой. Жижиг болон овартай ачаагаар нь ялгаад авах боломжтой. За хүргэлтэд гэдэг маань болохоор HiCargo 11 баталгаа салбар дээр ирсний дараа шууд гэртээ авахар хөрвүүлэх тохиолдолд та түрүүний нүүрэн зэн дээр байсан гэрт хүргэх цэсийг оруулаад хүргэлтийнхаа мэдээллүүдийг эндээсээ удирдах боломжтой болчихж байна гэсэн үг. За хэрэглэгч зэстэй болохоор таны карго дох хитвчэн дээр байгаа мөнгөн дүн. За мөн карго тань Улаанбаатарт ирсэн үү гэд түрүүний карго төлөвүүдийг бол харах боломжтой. За мөн хүргэлтүүдийнхаа төлөвүүдийг мөн удирдах боломжтой. За тэгээд мэдээж салбараа хэрэглэгч зэсээ бол сонгоно. За хэрвээ салбараа солихоор бол солих гэдгийг дараад өөрт ойрхон салбараа чеклж өгөөд за ингэснээр таны дараагийн бараа чинь ирэх үед тухайн салбар дээр таны бараа ирнэ гэсэн үг. За хүргэлтэд бүртгүүлээд хаягаа нэмэх шаардлагатай болох юм бол за settings зэсээс
миний хаяг гэсэн эндсийг оруулаад за шинэ хаяг нэмэх гэсэн мэдээлэл дээр та өөрийнхөө дэлгэрэнгүй хаягийг бүртгэж хүргэлтийнхаа мэдээллийг оруулснаар за дараа нь хадгалах товчийг дараад дараагийн хэсэг дээр хүргэлтэндээ сонгох сонголт гарч ирнэ.